бидний содлыг амьд хэлтэй хэдлэггүй. Нэг үсэг содол бол ямар тэнэг хүнд нэг бай. Одоо ямар хүний багыг татна. Нэг үсэг нээвэл те. Нэг үсэгний дуудлагыг олоод авбал эсвэл утгыг олоод авбал нэг мөрдөж ягаад бол монгол хэл хэдэл болсоор монгол хүнэн баярлна. Жишээл нэг үг байна. Налбас гэсэн үг байж та. Тэр бүр онгон дотроо гарч ирсэн налбас гэсэн үг гарч ирж та. Өний хэлбэрл онгосон нанбас гэж бичнэ. Налбас биш. Нанбас гэж бичнэ. Одоо монгол тэвэд л гэсэн байна. Жишээл унын гэсэн үг байна. Юм дээр унын шүү дээ. Унаад явна. Тэр монгол тэвэд. 1992 оны 6 сард болвол 6 сарын 21-ний өдөр бол хидам бичиг болвол олж авчээ. Жилөрүүлж гэсэн үг. Ханаас жилөрүүлж явал одоо нэ бол өөрөнгөний улаад гэж. Энэ бол бэрэн баруун өвшин нас олж авчээ. Яг тэр үсэд тэр газар бол хааны онгон шүү дээ. Бэрэн тас үнийг жилөрүүлж. Энэ чинь баг үсгэн. Гэтэл 2 жил үсэг бичигтэй. Бол энэ хүн бол хааны онгонд хүний хүлсэлж орлоод тэр хидам бичиг юм уулж авч. Энэ ханз бол утгад үсэх шүү дээ. Энэ утгад үсгийг ашиглаад энэ авианус гэж байгаа гэж байна. Яг өнөөдөр үед үсгийн шинтэй. Энэ бол амар гучин тэмдэглэл те. 920 онд бол ийг үсгэж байгаа гэсэн тэмдэглэл те. Яли авожиж байгаа гэсэн тэмдэглэл байна. 920-оос 26 оны хооронд бол баг үсгэж байгаа гэж. Монгол нутгаас бас шинэ дурсгалууд олдсоор байна те. Тэгэхээр бид хятад судал руу бас орё гэвэл судлыг гэвэл энэ хүмүүс сонирхыг гэвэл юуг одоо хамгийн түрүүнд анхаарах сурах ёстой яг шиг. Сурыг бол одоо юм учраас энэ хүчээр ажил биш. Тэр хүчээр явдаг биш. Танаас одоо Монгол хүн цодбол энэ бол яг одоо амархан гэж хэлбэл. Жишээлбэл ямар өгүүлбэр шүү дээ. Тэр өгүүлбэрийн гүшин хаан байсан монголчууд бол бараг мөччихнө. Монгол хэлтэй адилж бол ярим байна. Нэгэн бол бидний 12 жил өрхтөн шиг тийм аа холгон уур барт болоо. Энэ холгон уур барт болооны бол онгимбэр монгол хэлтэй адил. Холгоны бидэнд тайлбарлах диалог өхрөн бол өнөө гэж хэлж байна. Барын бол хагаас гэж байна. Хаан гөрөөс гэсэн. Тоолог бол монголтэй адил тоолог гэж хэлж байна. Лууган бас лууг гэж. Могог нь одоо тайлбарлах диалог байна. Маш өөрийнхөө онцлогтой. Нар юм уу, нүр юм уу, ингэж огч Монгол могог нь яг адил. Мөрн монголтэй байт. Ханин бол хэнийд нь ямаг ч хэлж байна. Тооны зохицолтой. Монгол донтоны монгол хиданчудны урд төгшигнэ бүрсэн монголчуудаас өрт биелүүлж энэ хөгжил хаврын өрт биелүүлж. Иймсэн бид бол ийм мартад түүхнээ бол шилээд бидний хэлдэг жагуур гэхний бол жагуур гэж хэлж байна тийм ба. Ийм юмсад хидан бич. Жил бодаахны тэр удаа гэж хэлж байна. Хөөе би чинь гүн төжүүл удаагийн үжил бодааг бид бод олох шүү дээ тийм ба. Гэвч тэрний бодаа болвол фода болоо фодааг нь удаа болчих. Хиданчудны авианы хөврөх маш болно. Тэмдэг тань баярлалаа. Энийг хоёроос нь асуусан. Гурваас нь. За. Одоо энэ далайд хөшөөтэй тэгээд нэг хөшөөний 1000 төсөгтэй гэдэг гэж юм. Тэгээд энэ хөшөөнүүдийн хооронд ч юм уу нэг тийм давтагдж байгаа утгатай өгч юм хөө зүйл гардаг уу? Маш хэрэгтэй. За тэгээд хоёрдугаар нь болохоор яг одоо энэ бичиг үсгийг их хан дээр тулгуурлаж сэргээж уншдаг уу? Тэгээд ингэж уншихтаа ямар эрдэмтэн ингэж уншиж сэргээж ийсэн юм бол мэдээс. Тэр хүн ингэж хэлж байна. Хиданчуд бол маш сэргүүлэнгөө гэж. Тэдний өмнө сууж байгаа хятад хүнээс бол үсгэн дүрс яваад баран тэн сууж байгаа энэ эгүр түргээс бол үсгэн бичиг дөрмийн авчаа гэж. Ингээд өртний монгол хэлний шиг хөлитэмдэг гэж үзэж байна. Өнөөдөр хэнэ өртөнд бол шууд хидан бичиг хидан хэлий бол шууд яг уугаал монгол хэл гэж үзэж шүү. Хидан бичгийн одоо их баг бичгээ байна шүү дээ. Энэ тань одоо юу гэж ярьдаг вэ? Энэ их
хүчээр асуулаа. Одоо хэрүүл болгосон. Хэдэн жилийн өмнө асуун хэрүүл дийл гоё юм ярьж ирсэн. Онда мал энэ мал яг үсэг юм бол утгад үсэг гэж үзэж. Баг үсэг юм бол одоо авиан үсэг гэдэг. Гэтэл авиалбар үсэг биш аа. Авиан үсэг гэж авиалбар үсэг биш. Үйд үсэг шинтэй. Гэтэл бол энэ 2011 онд манай энэ сенатор Лүвэнжүксэн багш судлаад нь бол энэ яг үсэг бас нөлөө авиан үсэг нөө чалга текст дуудаж баталж байна. Тиймээс би бас нэг Монгол улсад нэг үнэг хүнжүүлээ гэж бодсон. Энэ бол энэ бичих гарч ийн шүү дээ. Тийм бичих гарч байна. Тиймээс заавал судлах хэрэгтэй шүү дээ. Судлах хэрэгтэй зүйл маш хэрэгтэй. Өвөр Монголын их сургуулийн оюунч багштай баярлалаа. Хятад бичих судлалын талаар их сонирхолтой хичээл лекцийг оллоо. Баярлалаа танд. Баярлалаа.